Монгол бичиг үсгээс салбарлан гарсан өөр нэг үсэг бол 1905 онд Бурайдын хамтлам Агван Доржийн зохиосон Вагиндрагийн хэмээх тодтолтой бичиг юм. За зохиогч нь ухтаа энэхүү үсгээ болохоор Монгол Бурайд шинэ үсэг гэж нэрлсэн байдаг. За тэгвэл энэхүү цагаан толгойгоо төгсгөлийн үгэнд шорон мөчн жил Вагиндра бичиг гэснээс нь үүдэж Вагиндрагийн үсэг, Вагиндра үсэг гэх болсон. За Вагиндра гэдэг нь Агван хэмээх өөрийнх нь төвд нэрнийхэн самгарт орчуулга байгаа юм. За тэгээд энэ мэтээр ямар нэгэн зохиогчийн шинээр зохиосон үсэг болгоно шинэ байдаг учраас шинэ үсэг гэж нэрлэхээсээ илүү тухайн зохиогчийн нэрээр нэрлэх үзэгдэл түгээмэл байдаг. Жишээлх юм бол Пагвын үсэг, за мөн саяны хэлсэн Вагиндрагийн үсэг, за тэгээд Кирилл үсэгч гэдэг юм уу тийм мэтэр нэрлэдэг. За ийм үзэгдэл галиг үсэгч гэсэн ажиглагч байдаг. За тэгээд энэхүү Вагиндра үсгийг зохиогч болох олноо Агван хамб, Агван Доржи, Агван Дорж, Цанит хамб Агван. За тэгээд Вагиндра гих зэрэг нэрээр алдаршсан Агван хамламтан Бурайдын 20 талын хар шивэрт гэдэг газар мэндэлсэн. За тэгээд 18 наснда төвд орныг зорж тэндээ Лааранбийн зэрэгт хүрсэн. За тэгээд дэлхийн олон орноор явж алдартай эрдэмтдтэй уулзсан юм соён гэгэрүүлэгч хүн юм аа. За ийхүү эрдэм номын үйл хэрэгт зүтгэх явцдаа Бурайд монголчуудын түүхэнд за тэр дундаа Монгол бичиг соёлын түүхэнд үлдэх тийм гавьяатай соён гэгэрүүлэгч хүн юм аа. За тэгээд Вагиндра үсгийг зохиох болсон нийгэм түүхийн учир шалтгаан нь Орос орны бүрэлдэхүүнд багтаж байсан Бурайд монголчуудын үндэсний ухамсар сэргэж хэл соёл үсэг бичгээ сурч судлах хэрэглэх шаардлага аяндаа гарч ирсэн байна. За мөн тэгээд зохиогчийн үзэхээр Монгол бичгийн нэлээд олон үсэг нь нэг ижил дүрсээр өөр аваа тэмдэглэдэг учраас сурахад одоо бэрхшээлтэй. За тэгээ үүнээс гадна ярианы хэлнээс ихээхэн зөрүүтэй болсон гэж үзээд Бурайд аялгаунд тохируулан одоо энэ Бурайд шинэ үсгийг боловсруулсан байна. За тэгээд ингээд үсэг бичгээ боловсруулсны дараагаар түгээн дэлгэрүүлэх, сурталчлах, засаж сайжруулах энэ их нүсэр ажилд Бурайдын нэрт эрдэмтэд болох Цэвэн Жамсрано, Базар Бараадын, Амгааю, Элбэг Дорч нарын нэрт эрдэмтэд идэвхжүүлэн оролцсон байдаг байна. За Вагиндра үсгийн онцлогуудаас дурдах юм бол Монгол бичиг тод үсэгтэй адилхан дээрээс доош чиглэлтэй бичигддэг. За Монгол бичгийн одоо АЭ болоод ОУ, ДТ гэх мэтийн дүрс одоо ижил бичигддэг. Үгсийг цөмийг нь ялгаж өгсөн байдаг. За мөн үгийн эхэн дунд одогт дүрс хувилдгүй. За тэгээд урт их шиг болоод тагнаашсан гээгүүлэгчдийг манж үсгээс одоо үлгэр авч тусал бинт тавьж өгсөн байдаг. За мөн Орос хэлний их хэрэглэгдэхүүнийг галиглах галиг үсэг бас ингэж зохиож ингэж шийдсэн байдаг. За тэгвэл Агван Дорж үсгээ зохиоснаас хойш Санкт Петербург хотноо наран хэмээх хэвлэлийн газар байгуулж тэндээ Вагиндра үсгээр олон тооны зохиол болох одоо сургалтын цагаан толгой, үлгэр домог, ансаг, зүрц зүгс, за тэгээд бурхан багшийн сургаал гэх мэт олон зохиолоо одоо бичиж хэвлүүлсэн гэсэн мэдээ байдаг. За эдгээрээс одоогоор бол яг Вагиндра үсгээр 10 шахам одоо зохиол тавхимал номын сангуудад хадгалагдаж байдаг. За энэхүү бичиг нь зохиогчдын цагаас хойш байгалийн хойд биеийн бурайдуудын дунд хэсэг хугацаанд хэрэглэгдээд тэгээд цагт үрийн нөхцөл байдал үсэг бичгийн халаас илгээ зэргээс болоод одоо хэрэглэгдэхэ байсан ийм үсэг бичиг байгаа юм аа.